Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. оны үед 22 настай Brian Raff гээд залуу Юта мужийн хойд хэсэгт байдаг Kennecott гээд цэсийн уурхайд хамгаалагч хийдэг байсан. За 91 оны 12 сарын 10-ны орой Brian-ы ажиллах ээлжинд таарад харуулын жижиг байшин дотроо сууж исэн. За тухайн өрөөнд болохоор нэг хүн багтах хэмжээтэй маш тийм давчуу. Тэгээд дөрвөн талтай цонхтой уурхайн орчин нь бол тэр чигтээ баг хөнгүү шахуу алслагдсан газар байдаг. Гадаа тэгээ харанхуй олцсон, ойр хавьд нь гэрэлгүй цас орчихсон. Тэгээ сарны гэрлээс өөрөөр бол орчныг гэрэлтүүлэх юу ч байгаагүй. Brian энэ уурхайд хамгаалагчаар жил гаруй ажилласан. За тэгээ яг тухайн харуулын бутик дотор хэдэн 7 хоногийн өмнөөс хуваарлагдаад түүний бодлоор энэ бол хамгийн муу позиц байсан. Ажлын хувьд гэх юм бол алслагдсан хэсэгт байдаг хүн бараг л явдаггүй тийм нэг орох хэсгийг нь манах ажил байсан. За машинч барагтаа тэр газар очдоггүй, хүн байхгүй болохоор маш тийм уйтгартай. Гэхдээ нөгөө талаараа бол айгүй тийм аюултай ажилд тооцогддог байсан. Kennecott-ийн цэсийн уурхайг дэлхийн хамгийн баялаг ихтэй нүх гэж нэрлэдэг байсан. За энд бол асар их хүнтэй баялаг, за тухайлах юм бол зэс, аалт, мөнгө гээд газар доор нь бол байдаг гэж үздэг юм байна. За тиймээс энэ газар хулгай хийдэг хүмүүсийн том бай болсоор ирсэн. Үнэндээ сүүлийн хэдхэн сарын хугацаанд яг энэ уурхаагаас бол $150,000 давсан үн бүхий материал, тоног төхөөрөмж хулгайлагдчихсэн юм байна. Тийм болохоор Brian яг энэ эзгүй газар ганцаараа сууж байгаадаа ер нь жоохон төгшүүртэй байсан, уйтгартай, за тэгсэн мөртлөө аюултай гэсэн үг. Тэгээ хамгийн гол нь Brian-д бол зэвсэг ерөөсөө байхгүй, хяналтын камер ч гэсэн байхгүй. Хэрвээ хулгайч хүрээд ирэх юм бол ганцаараа асуудлыг шийдэхээс өөр арга байхгүй. Тусламж дуудах утаснаас өөр юу ч байгаагүй. Гэхдээ яг тухайн 91 оны 12 сарын 10-ны орой бол түүний ээлж ердийнхөөрөө 50 онц зөөлгүй өнгөрч исэн. За тэгээ цаг нөхцөөхийн тулд нөгөөх чинь ном гаргаж ирээд амхандаа баг саг зүйл суралцаад хичээлээ тавтаа сууж исэн. Brian ангаахад сурдаг байсан юм байна. Тэгээ хэдхэн хоногийн дараачаас төгсөлтийн шалгалтууд нь эхлэхэд сурах бичиг, тэмдэглэлүүдээ дахин уншиж бэлдээ байж исэн. Номоо уншиж явах үеэрээ гэрээсээ авчирсан хоолоо гаргаж ирээд яг идээ сууж исэн чинь утсан дугарсан. За түүний эхнэр Jennifer залгаж исэн. За энэ эхнэрийнх нь хувьд бол совилогчоор ажилладаг. Brian гэр бүлээ тэжээхийн тулд өдөр нь сургуультай яваад оройн хамгаалагчийн ажил хийдэг байсан юм байна. За эдний гэр бүл аль нь амьдралаа залгуулахын тулд хоёр талд жилжсэн ч гэсэн нэх овоож хуцаасан зүйлгүү тэгсгээд болгодог байсан. Jennifer бол гэдсэндээ 2 дахь хүүхдээ тэжээсэн юм байна. Ингэснээрээ энэ хоёр хүний хувьд бол санхүүгийн байдал бүрч хүнд болохоор байсан. Сургууль, ажил, бас эцэг эхийн үүрэг хариуцлага гээд зэрэг амжуулах дарамтаас болоод энэ хоёрын харилцаа бас нэлээд хэцүүхэн болчихсон байсан. Ойролцоогоор 1 сарын өмнө Brian бол сэтгэл зүйн хувьд туйлдаа хүрээд эцэстээ гэр бүлээ орхиод явчихсан байсан юм байна. За ганцаараа байж юмыг бодох хугацаа надад хэрэгтэй байна гэсэн тийм утгатай зурвас Jennifer-д үлдээгээд явсан. За тэр үедээ бол ажил дээрээ очиж хамгаалагчийн үнэмлэхээ даргадаа буцааж өгөөд ажилласаа гарч байгаа гэдгийг хэлсэн. За тэгчээд хотоос тэр бол яваад бараг бүтэн 7 хоногийг Лас Вегаст өнгөрөөсөн юм байна. Цаг хугацааг ганцаараа өнгөрөөж явах үеэр нь Ютад үлдсэн байсан охин нь хатгалгаа тусаад яаралтай түргэн цэцлэмжийн хэсэгт хүргэгдсэн мэдээг Brian олж сонсоод яг ийм байдалтай гэр бүлээ хаяад явчих юм бол дараа нь
өөрийгөө хизээж уучлах чадахгүй гэж бодоод тэр даруйдаа Юта руу буцаад эхнэр охин хоёр дээрээ очисон. За Jennifer орхиод явсан нөхрөө уучлаад хүлээж авсан. Гэхдээ буцаж ирлээ гэд хоорондын асуудал нь бүрэн шийдэгдээд хэвийн болцсон гэсэн үг бол биш байсан. Бодит байдал дээрээ Brian буцаад ирсэн ч гэсэн хоорондын харилцаа нь хүндхэн хിവэрээ уур амьсгал нь үргэлж тийм дарамттай хаяад явсан үйлдэл нь Jennifer-ийн хувьд бол маш тийм гүн шарах үлдээсэн байсан. Brian буцаж ирснийхээ дараа ажилдаа одоо ингэж эргэж ороод жижигхэн харуулын байшин дотроо Jennifer-ийн дуудлагыг хүлээж авсан. За тэгээд хоорондоо энгийн яриа өрнүүлээд хэдхэн минут ярилцаа сууж исэн чинь харуулын байрлууныг машиныг гэрэл тусах шиг болсон. Тэгээ Brian болохоор утсаа таслаад дараа нь гадагшаа гарч юу машин ирж байгаа гэдгийг шалгахаар болсон. За энэ явдлаас хойш бол ойролцоогоор одоо 1 цаг хагасын дараа буюу оройн 8 цагийн үед Brian-ы дарга Todd Fellows гэдэг хүн болохоор харуулын байрны гадаа ирээ зогссон. За тэгээ гэрэл нь асаалттай байгаа мөртлөө дотор нь хинч байгаагүй гэдгийг анзаараад за энэ нь бол мэдээж сонин санагдсан. Харуулын ажилдаа ямар ч цаг үед постоо орхиж болохгүй, ажлын хамгийн гол дүрм нь баг одоо ингээд байрнаасаа холдож болохгүй гэсэн тийм утгатай байд юм байна. Дотор нь ингээд хөнгөө байгаа мөрчлөө Brian-ы машин яг харуулын байрны хажуу талд тэгээ тухайн пост нь бусад бүх барилга байгууламжаас айгүй тийм хол зайтай байдаг болохоор Brian бол машингүйгээр хаашаач явах боломж бараг байхгүй. За ялангуяа 12 сарын тэсгэм хүйтэн шөнө бол бүрч боломжгүй. Тэгээд Todd гээд нөгөө дарга нь болохоор санаан зовж эхэлсэн. Тэр бол харуулын байр руу яваад орсон чинь ширээн дээр нь нэг малгай тэгээд хагасыг нь идсэн тийм хоол харагдчихсан. За ямар нэг асуудал гарсан байна гэдгийг шууд ойлгоод цагдаа руу тэр бол дуудлага хийсэн байгаа. Ингээд нэг цагч хүрэхгүй хугацааны дараа мөрдөгч Manny Lassie гэдэг хүн болохоор Kennecott-ийн засгийн уурхаа руу явсан. За энэ уурхаа нь бол хулгайчдын угаасаа бай болдог гэдгийг түрүүн та бүхэнд би хэлчихсэн. За энэ Lassie гэдэг одоо мөрдөгч ч гэсэн энэ байдлыг бол мэддэг байсан юм байна. Тийм болохоор шөнийн ээлжийн үеэр за тэр газар одоо хамгаалагч хийж исэн хүн нь ор сураггүй алга болсон тухай дуудлага ирсэн даруйд шалгахаар явж исэн нь бол тэр эсэн. Тэгээ мэдээж хамгийн түрүүн өөрт нь төрсэн одоо бодлон гэх юм бол хулгайчдын одоо хийсэн ямар нэг хэрэг байж магадгүй гэсэн тийм таамаг байсан. Мөрдөгч Lassie уурхайн гол хаалган дээр яваад очиход өөр нэг машин бол түүнийг одоо тосоо зогсож исэн. За тэгээ өөдөөс нь ингээд гэрлээ анивчуулаад тохио өгсөн байгаа. Дараа нь бол хамгаалалтын ажилтны тийм дөрмт хувцастай эрэгтэй хүн жолоочийн талын цонхороо гараа дохиод одоо нөө мөрдөгчийг төхөж ирэхийг бол тохиод ингээд зааж исэн. Хажууд нь очиод зогссон чинь тэр хүн болохоор өөрийгөө нөгөө сургаггүй болсон хамгаалалтын ажилтны талаар дуудлага өгсөн ахлах ажилтан Todd Fellows гэж танилцуулсан байгаа. Тэгээ Todd бол машинаа асаагаад Lassie-г ингээд араас дагаад яваарай гэдгийг хэлээд за тэр хоёр болохоор хавцал руу явж очдөг нэлээд тийм мушгирсан замаар одоо харанхууд нэг хэсэг бол явсан байгаа. Kennecott-ийн уурхаа нь өөрөө асар том хэмжээтэй за хад асаг уулс гэх мэт тиймэрхүү зүйлсээр хүрээлэгдсэн айгүй том газар байсан. Тийм болохоор тэр хоёр бол бүхэл бүтэн 10 минут орчим явсны дараа Brian-ы нөгөө ажиллаж исэн харуулын байранд нь бол явж очсон. За тэгчээд хамгаалагч хийжсэн Brian Raff гэдэг залуу энд байсан юм гэдгийг бол хэлсэн. Мөрдөгч болохоор гарч идэнгээ асаагаад эхлээд бол харуулын байрны гаднах талыг тэр чигт нь гэрэлдүүлж одоо шалгаж эхэлсэн. Тэнд бол барагтаал юм ерөөсө харагдаагүй. За тэгээд оройчин цас орсон болохоор өөрсөнд нь хэрэгтэй байж болох бараг бүх уул мөр за хөлийн мөрч гэдэг юм уу ямар нэг машины дугуйны мөр гэд бүгдээрээ олвол цасан доор дарагдчихсан байсан. За тэгээ мөрдөгч Lassie болохоор харуулын байр руу яваад орсон. Тэгээ анх харахад одоо бүх зүйл хэвийн юм шиг санагдчихсэн. Дотор нь ерөөсөө цус центр байхгүй. Юмнуудыг одоо ингээд эвдэж сүйдсэн тийм шинж тэмдэг олоогт ажиглагдаагүй. За бас зодон одоо хоорондын тэмцэл ч юм уу тиймэрхүү зүйл болсон гэх уулмөр ерөөсөө харагдаагүй. За тэгээ нөгөө Brian-ы малгай бас талыг нь идсэн тийм хоол ширээн дээр хിവэрэ байгаа гэдэг нь анхаарлыг нь бол нэлээд татгаар зүйл байсан. Яг энэ зүйлээс нь болохоор мөрдөгч нэг бүрчлэн одоо ажиглаж хараад яг юу болсон байж болохыг дотроо ингээд ойлгож ухаж ойлгохыг бол хичээж исэн байгаа. За тэгээд тэр бол янз бүрийн тамга төвшүүлж дараа нь хаанаас юу хаах ёстой гэдгийг ойлгох ямар нэг сэжүүр одоо олохыг оролдчихсэн нь одоо ийм учиртай. За яг тэр үед ширээн дээрх утас дахиад дугарсан. Тэгэхээр мөрдөгч Lassie тухайн утасны дуудлагыг бол хүлээж авангуудаа хэн бэ гэд асуусан чинь залгсан эмэгтэй нэлээд тийм гайхсан байдалтай өөрийгөө болохоор
Jennifer Raff гэж танилцуулаад нөхөртөөгөө холбогдохгоо залгаж гин гэдгийг бол хэлсэн байгаа. Мөрдөгч болохоор өөрийгөө одоо ингээд цагдаагийн ажилтан гэдгийг хэлээд нөхөр чинь шөнийн одоо ээлжнийхээ ажлыг ингээд постоо орхиод алга болцсон. Одоогоор юусэн олдохгүй байна гэдгийг бол хэлсэн билээ. Тэрнээс гадна Jennifer-с хамгийн сүүлд Brian-тай одоо хизээ ярьсан бэ гэдгийг нь асуусан. Энэ яриаг нь сонсоод Jennifer бол мэдээж одоо сандарч эхлээд нэлээд одоо бас гайхсан байдалтай хэдхэн цагийн өмнө нөхөртөөгөө ярьсан гэдгийг бол хэлсэн. Тэгээ яг тэр хоёр хоорондоо ярьж байх үеэр Brian болохоор нэг машин наашаага чиглээд ирж байгаа шиг байна. Би уцаа таслах хэрэгтэй боллоо гэдгээ хэлсэн талаар бол дуулгасан. Тэгэхээр мөрдөгч Lassie Brian тэр машины талаар өөр ямар нэг тодорхой зүйл хэлсэн үү? Жолооч нь хэн байсан ч гэдэг юм уу? Тим зүйл ярьсан уу гэд асуусан чинь Jennifer үгүй гэж хариулсан. Тэр зүгээр л нэг машин ирж гин би одоо ингээд явах хэрэгтэй боллоо гэдгээ хэлсэн гэж ярьсан. Тэгээ ингээд илүү мэдээлэл юусоо олж чадаагүй. Тийм болохоор Lassie бол жоохон сэтгэл дундуур байсан. За тэгээ Jennifer-т баярлалаа гэдгээ хэлээд бид нэр ингээд аль болох хурдан тантай эргээд холбоо байрна. Нөхрийг чинь заавал бид нар олно гэж хэлсэн юм байна. За тэгээд бүүтик дотор нь зогсчихсон чинь бүр хэдхэн секундын дараа утас нь дахиад дуурсан байна. Тэгээ Lassie бас дахиад утсаа авсан. За тэгсэн чинь тухайн одоо залгсан эмэгтэй нь өөрийгөө Brian-ийн эхнэр Jennifer гээд дахиад танилцуулснаа. Brian хаана байгаа бол гэж асуусан юм байна. Тэг хамгийн сонин нь юу байсан гэхээр яг урдных нь ярьсан дуудлагын Jennifer одоо яриад байгаа энэ Jennifer гэдэг эмэгтэй хоолой нь хоорондоо огт өөр байсан. Ингээ хоёр эмэгтэй хоёулаа өөрийгөө Brian-ийн эхнэр Jennifer гэдээ ярьчихж байгаа байхгүй юу? Тэрнээс гадна хоёр дахь залгсан энэ эмэгтэй болохоор урдны ярианы талаар ямар ч ойлголтгүй байгаа гэдэг нь илт байсан. Мэдээж бол Brian ганцхан эхнэр байх нь тодорхой. Тэгэхээр энэ хоёр эмэгтэй нэг нь худлаа ярьж гин гэсэн үг. 1991 оны 12 сарын дундуур Brian Raff болохоор тухайн нөгөө харуулын байрнаас алга болсноос ерөөсөө хэдхэн хоногийн дараа мөрдөгч Lassie болохоор Brian Raff-ийн гэрт нь одоо Jennifer-тэй эхнэртэй нь уулзах гээд очичихсан байсан. Мөрдөн шалгалт ерөнхийдөө бол нэлээд удаан үргэлжилж байсан. Яагаад гэхээр эхний хэдэн өдөр болохоор хүмүүс Brian зүгээр л ингээд өөрөө буцаад гэртээ хүрээд ирэх байхаа гэд найдаж исэн юм байлээ. Гэтэ өдөр өнгөрөх тусмаа Brian-аас бол ямар ч сураг гарахгүй байсан нь хүн болгоны ихтгэл найдварыг бол улам бүр багасгаж исэн. Мөрдөгч Lassie-гийн хувьд болохоор яг нөгөө Brian алга болсон шөнө түүний эхнэр Jennifer гэж хэлсэн хоёр эмэгтэй утасны дугаарыг хоёуланг нь бол шалгачихсан байсан. Нэг эмэгтэй нь бол яалтчгүй одоо Brian-ийн эхнэр мөнөөс өмнө нөгөө эмэгтэй нь яагаад ингээд өөрийгөө Jennifer байна гэж хэлээд залгсан юм бол гэдгийг бол ойлгохыг хичээгээ байжсэн. Тэгээ хачирхалтай тухайн хоёр дуудлага яг ингээд араасаа бараг хэдхэн секундын тийм зөрүүтэй залгаж байгаа нэлээд сонин санагдчихсан. За тэгээ Jennifer-ийн гэрт явж очиод мөрдөгч Lassie болохоор хамгийн түрүүнд яг Brian алга болсон шөнө хаана байсан талаар нь асууж эхэлсэн. За Jennifer болохоор тухайн орой эмнэлэгт ажилтай байсан гэдгийг хэлээд тэрийг нь одоо баталж чадаа хамт ажилтдаг хүмүүсийнхээ нэрсийг бол өгсөн юм байна. За тэгээ дараа нь болохоор Lassie яриаг гинт өөрчлөөд танаа нөхөр өөр хүнтэй холбоотой байсан байх магадлал байгаа юу? За өөр эмэгтэйчүүд тань хүрсчин байсан уу? Сүүлийн үед одоо юм нууцлаг нэрэлт юм сонин одоо ааш аваар гаргаж ирсэн үү? Чамайг одоо араар нь тавьж исэн ч гэх юм уу? Тиймэрхүү төрлийн шинж тэмдгийг чи ажигласан уу гэж асуусан ба. Тэгээ мэдээж Lassie-гийн одоо энэ асуултыг асууж байгаа шалтгаан нь бол нөгөө хоёр дахь эмэгтэйн талаар мэдэх гээд ингэж асуусан ба. За тэгээ ийм асуулт асуусан чинь Jennifer болохоор хэсэг чимээгүй байж ийсэн аа. Тиймэрхүү зүйл ер нь бол ажиглагдсан гэдгийг үннээр нь хэлсэн юм байна. За тэгчээд Jennifer болохоор сүүлийн үед ингээд хоорондынх нь харилцаа нэлээд асуудалтай болцсон. Сар гарангийн өмнө Brian ямар ч тийм тодорхой тайлбар өгөлгүйгээр ганцаараа байх цаг хугацаа хэрэгтэй байна гэж зурвас үлдээгээд гэр бүлээ ингээд орхиод явчихсан гэдгийг бол ярьсан. За тэгээ тэр чигтээ бүр холбоогоо таслаад хаана байгаа нь мэддэхгүй тэгж байжгаад буцаж ирчээд ингээд уучлалгүйгээд тэгээ буцаж нийлэх талаар бол ярьж эхэлсэн гэж ярьсан. Мөрдөгчийн хувьд болохоор Brian за тэгээд ор сургаггүй урд нь алга болж исэн юм бол энэ удаа ч ихсэн яг урдных шиг одоо ингээд өөрийн дураараа хаашаа ч юм явцсан юм шүү гэж бас бодоход хүрсэн юм билээ. Гэхдээ урдны удаа Brian явахдаа бол одоо явлаа гэдгээ мэдгдсэн тийм зурвас үлдээгээд дараагадаа бас ажилласаа гарч байгаа гэдгээ хэлжсэн. Тэгэхээр өөр хүмүүст бас ингээд жоохон анхааруулга өгдөг ч юм уу би өөр нь явж байгаа шүү гэдгээ тодорхой төвшөнд бол мэдгдсэн байгаа даа. Гэхдээ энэ удаа бол өөр Jennifer бүр өөртөө маш ихтгэлтэйгээр Brian ер нь бол ингээд юу ч хэлэхгүйгээр алга болдог хүн огт биш. Ялангуяа ажиллаа хийж явах үеэр ингээд дундуур нь зүгээр л ор морггүй алга болно гэдг нь Brian-ийн хийх үйлдэл яавч биш. Тэр хүнд дутагдал байгаа, алдаач гисэн байгаа. Гэхдээ ийм зүйл хийх хүн бол ерөөсөө бишээ гэдгийг хэлсэн юм. За тэгээ мөрдөгч Lassie болохоор Brian анх одоо нөгөө явахдаа
Яг хаашаа явсан гэдгийг нь асуусан чинь Jennifer болохоор нэг хідэн цаас гаргаж ирээд үзүүлсэн. За тэр нь болохоор тухайн 7 хоногт ирсэн кредит картын төлбөрийн баримтууд байсан. Бүгдээрээ бол Brian-ы нэр дээр ирсэн тийм зүйлүүд байсан. Тэгээ Jennifer тухайн баримтуудыг аваад ер нь их гайхсан гэдгээ хэлсэн. Яагаад гэхээр Brian-ыг бол кредит карттай гэдгийг нь огт мэддэггүй байсан. Нууцаар ингээд кредит карт ашигладаг гэдгийг нь гэрт надад эднэр ирснээр би мэдэж авсан гэдгийг ярьсан. Тухайн картаараа болохоор зочид буудал, хоол гээд бусад зардлуудаа төлсөн байгааг нь олж мэдсэн байлээ. Тэрийг нь бол мөрдөгч анхааралтай хараад эхэлсэн. Төлбөрүүдийн ихэнх нь Лас Вегас, Сан Францискод хийгдсэн байсан. За бас ресторан болон өрөөний үйлчлэгээний төлбөрүүд нь ганц хүний хэрэглээ гэхэд бол арай л их хэмжээтэй санагдсан юм байна. Тэгэхээр тухайн хугацаанд Brian бол үнэндээ ганцаараа байгаагүй гэдг нь илэрхий байсан. За тэрнээс гадна Jennifer дахиад нэг цаасыг бол Lassie-д өгсөн. Тэр нь болохоор гэрийн суурин утасны сарын төлбөрийн дэлгэрэнгүй жагсаалт байсан. Сүүлийн одоо 1 сарын хугацаанд орсон гарсан гэд бүхэл дуудлагын бүртгэл тэрэн дээр нь бол харагдчихсан. Jennifer болохоор яг энэ жагсаалтан дээр танихгүй хит хитэн дугаар байгаа гэдгийг хэлээд магадгүй энэ дугааруудын нэг нь Brian-тай хамт явсан тэр хүн байж болох юм аа гэж бодож байгаа талаараа хэлсэн юм байна. Lassie болохоор дугааруудыг харж агаад нэг дугаар шууд нүдэнд нь туссан. За Brian нөгөө алга болсон шөнө харуулын байрлал залгаж өөрийгөө одоо Jennifer гэж худлаа яриад байсан тэр эмэгтэй ашиглаж исэн утасны дугаар яг одоо энэ жагсаалтан дээр нь байж исэн. За тэр өдөртөө Lassie болохоор тухайн одоо дугаарлуу заалгаад Christy Bradley гэдэг залуухан эмэгтэйтэй бол холбогдож чадсан. За тэг холбогдоод тэр хоёр уулзахаар болсон юм байна. За энэ эмэгтэйн нөхөр Dale Bradley гэдэг хүн болохоор Brian-тай одоо яг адилхан тэр нөгөө Kennecott-ийн уурхайд хамгаалагчаар ажилладаг одоо тийм хүн юм байна. За тэгээд мөрдөгч болохоор энэ Christy гэд хүнтэй уулзж явах үеэр Dale болохоор гэртээ байгаагүй хизээ одоо буцаж ирэх нь ч тодорхойгүй байсан юм байна. Тэгээд ч угаасаа Christy гэд хүнтэй мөрдөгч маань бол ганцаараа угаасаа ярилцахыг хүсэж исэн. Энэ Christy за бас Brian хоёр хоорондоо ер нь юм нууц амаргийн харилцаатай байсан гэдэгт нь мөрдөгч Lassie бараг бүрэн итгэлтэй байсан. За тэгээд нөгөөх чинь Jennifer өгсөн төлбөрийн баримтыг гаргаж ирээд өөрийн бараг цуглуулсан бүх нотлохоогоо Christy дэлгэж харуулсан байгаа. За тэр үеэр бол Christy бүх зүйлийг хараад эхэндээ ол жоохон тийм зөрүүдэлсэн байдалтай өөрийгөө одоо энэ хэрэгт холбоотой биш гэж харуулж байгаа юм шиг тийм байр суурьтай байсан ч гэсэн удалгүй бол бүх зүйл үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм байна. Тэгээ Brian-тай болохоор хэсэг хугацаанд уулздаг байсан гэдгээ ярьсан. Түрүү сард нь болохоор бараг бүтэн 7 хоногийн турш хамтдаа одоо байсан гэдгээ үнээр нь ярьсан. Тэгээ сүүлдээ бол хоёулаа буцаж ирээд тус тусын гэр бүл рүүгээ хараад тэгсэн ч гэсэн одоо холбоотой байсан гэдгийг одоо нуулгүй хэлсэн. Тэгээд нөгөө Brian алга болсон орой болохоор харуулын байрлал залгасан шалтгаан гэх юм бол зүгээр л одоо түүнтэй холбогдоод дуугийн сонсох гэж залгасан юм а гэж хэлсэн юм байна. Тэр үеэр танихгүй хүн утсыг нь авахаар нь шууд л бараг юу ч бодлого одоо худлаа ярьсан гэдгээ хэлсэн. Өөрсдийнх нь одоо нууц харилцаа ил болчихгүй гэдгээс айгаад тэгээд яалтчгүй Jennifer гэж худлаа ярьсан юм а гэж одоо мөрдөгчд бол хэлсэн юм байна. За тэгээд хамгийн гол нь Christy болохоор Brian алга болсноос хойш ямар ч одоо ингээд нөгөө холбоо бариагүй, сураг ажиг ерөөсөө байхгүй, түүнд юу тохиолдсон гэдгийг огт мэдэхгүй гэдгээ одоо маш тодорхой ярьсан. Мөрдөгчийн бодлоор Christy бол үнэхээр одоо ингээд Brian санаа зовсон байгаа тийм байдалтай харагдчихсан. Гэхдээ яг хөө түүний ярьж байгаа одоо энэ тайлбар нь тийм логиктэй, үнэмшилтэй юм шиг санагдчихсан. Тэглээгээд Lassie бол Christy-г сэжигтнүүдийн тооноос хасах бодол огт байгаагүй. Бас Christy-гийн нөхөр Dale гээд эрэхтэй ч гэсэн гол сэжигтнүүдийн нэг болсон гэдгийг дотроо бол ойлгож исэн. Мэдээж одоо түүний нөхөрт бол Brian-ыг хөнөөх сэтэл байсан байхыг үгүйсэхгүй. Dale одоо ингээд эхнэрийгээ Brian-тай явуулдаад байгаа гэдгийг мэдсэн бол Brian-д ямар нэг зүйл хийх бүрэн боломжтой нэгэн байсан. Подкастын маань ерөнхий ивент тэтгэгч Skin Farm Clinic. Бидний арьс улирас солигдох болгонд ялангуяа манайх шиг агаарын бохирдол ихтэй орчинд өнгөө алдаж элдв асуудал үүсгээд байдаг. За нар салхинаас үүдэлтэй асуудлууд ч гэсэн их байдаг. За энэ асуудлын шийдлийг Skin Farm Clinic олон үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлт туршлага дээр үндэслээд 3 төрлийн membership хөтөлбөрийг энэ оноос санал болгож байгаа юм байна. Энгийнээр хэлэх юм бол таны арьсыг нэг удаа гой болгоод өнгөрөх биш, жилийн 4 улирал арьсны хэрэгцээ дэмжлэгээ үйлчилгээг тогтмол системтэйгээр хангах зорилготой. Завгүй явсаар агаад өөртөө анхаарал хандуулахаа мартаад эсвэл нэг дор өндөр төлбөр төлөхөөс татгалзаж арьсаа гаргуунд нь гаргах үе бишгүй тохиолддог. Харин танд хэрэгцээт эмчилгээ үйлчилгээгээ үнэтэй биш, үе шаттайгаар Skin Farm Clinic-ээс авах боломж нэгдэж байгаа юм байна. Урьдчилан мэдээлэл авах линкийг description хэсэгт оруулсан байгаа. За ингээд хэдүүлээ дугаарлууга буцаад оръё.
За тэгээ маргааш өдөр нь гэхэд мөрдөгч Ласи болохоор хилцдэрээ Дейлийг бол дуудсан юм байна. Тэр хоёр уулзсан даруйд Дейл болохоор шууд Брайаны талаар ямар нэг сураг ажиг байна уу гэд асуусан юм байлээ. Тэгсэн чинь Ласи болохоор одоохондоо алга байна гэж хариулсан. Тэгээ Дейлийн царайг ажиглахад бол ерөнхийдөө тухайн хариунд нь урам хугарсан байдалтай харагдчихсан. Ер нь бол Брайан санаа зовж байгаа юм шиг тийм байдалтай байсан. За тэгээд мөрдөгч болохоор Дейлээс Брайан гэдэг хүний хэр удаан хугацаанд мэддэг талаар нь бол асуусан юм байна. За Дейл болохоор тэд ойролцоогоор жилийн өмнө Брайан уурхайд ажиллаж эхлэх үед анх танилцчихсан. Удаагүй тэр хоёр бол маш дотн найзууд болсон гэдгийг хэлсэн юм байлээ. За тэгээ ажлын цагаас гадуур хүртэл хамтдаа цагийг өнгөрөөдөг байсан. Ер нь энгийн тухайн уурхайд ажилладаг бусад хүмүүсээс илүү дотн байсан гэж ярьсан. Мөрдөгч Ласи болохоор шууд ярианы чиглэлийг огцон өөрчлөнгүүтээ эхнэрийнх нь нууц харилцааны талаар асууж эхэлсэн. Тэгсэн чинь Дейл болохоор эхнэр нь ингээд өөр хүнтэй холбоотой байсан тухай сонсонгуудаа маш их гайхсан. Кристиг өөр хүнтэй холбоотой ч юм уу ямар нэг байдлаар араар нь тавьж байгаа талаар огт мэдэхгүй гэдгийг хэлсэн юм байна. Тэгэхээр мөрдөгч Ласи болохоор эхнэр нь өөрт нь яг юу ярьсан гэдгийг товчхон тайлбарлаад дараа нь болохоор 12 сарын 10-ны шөнө Брайан алга болох үеэр хаана байсан гэдгийг нь асуусан. За тэгсэн чинь Дейл болохоор хэсэг хугацаанд энэ асуултанд нь бол шууд хариулж чадаагүй. Өөрийн саяын сонссон зүйлдээ нэлээд тийм цочирдсан байдалтай тэрнээсээ жоохон гарч чадахгүй хэсэг байжгаад тэгээ тэр өдөр яг хаана байсан гэдгээ ингээд дэлгэрэнгүй ярьж эхэлсэн. За тухайн шөнө болохоор Salt Lake хотод байдаг Юта их сургууль дээр явж явах үеэр нь машинын цасанд суугаад тухайн газар нь бол уурхаагаас бараг бүтэн цагийн зайтай тийм газар байсан юм байна. Тэгээ машинаа нөгөөх чинь гаргаж болоод нэг найз руугаа дуудаад тусламж хүссэн гэдгийг хэлсэн. За тэгээд тэр найзынхаа нэрийг болохоор мөрдөгч Ласид өгөөд хүсэх юм бол ингээд холбоо бариад шалгаж болно гэж хэлсэн юм билээ. Дейлийн хувьд ингээд өөрийнх нь айгүй тийм дотно гэж боддог болцсон байсан. Найз нь эхнэртэй нь ингээд явуулдаад бүр ийм дээрээ тулсан гэдгийг мэдэх нь бол маш хүнд туссан тийм байдалтай байсан. Ер нь мэдүүлгийн турш нэлээд тийм эвгүй уур амьсгалтай байсан гэж хэлж болно. Мөрдөгч Ласи болохоор Дейлд тусалсан гэдсэн тэр найзынх нь нэрийг нь бичиж аваад Дейлийг болохоор полиграф тест буюу өнөө худлыг илрүүлдэг шинжилгээ өгөх хэрэгтэй гэдгийг бол хэлсэн байлээ. За машиныг нь бас нэгжих шаардлагатай болно гэж бол Дейлд хэлсэн. За тэгээ энэ хоёрт бол хоёуланд нь ямар ч эргэлзээгүйгээр шууд зөвшөөрсөн. За ингээд энэ явдлаас хэдэн 7 хоног өнгөрсөн ч гэсэн Брайан олдоогүй хിവэрээ мөрдөн шалгалт нь ямар ч ахиц байхгүй. Ласигийн байцаасан хүмүүсийн хинэн ч юусоо хэрэгтэй мэдээлэл өгч чадаагүй. Дейл Брэдли болон түүний эхнэр Кристи Брэдли хоёр бол хоёулаа lie detector тестээр ороод ямар ч асуудалгүй тэнцсэн билээ. Тэгээ Дейлийн ундаг улаан өнгийн Mustang маркийн машиныг нэгжсэн ч гэсэн Брайантай холбоотой ямар ч тийм нотлохоо тэндээс нь олдоогүй юм билээ. За тэгээ дээрэс нь болохоор Дейлийн машиныг заснаас гаргаж өгсөн найз нь ч гэсэн үнэхээр тэр өдөр тийм зүйл болсон гэдгийг баталсан юм байна. Тийм болохоор Дейл гэ залуугийн alibi бол маш баттай байсан. Ингээд энэ үеэс эхлээд Дейл болон Кристи хоёрыг альбан бусаар ингээд сэжигтнүүдийн жигсаалтаас хасгаасуур аргагүй болсон юм байна. За гисэн хэдий ч мөрдөгч Ласид өөр нэг боломжтой ч гэж магадгүй маа гэсэн хувилбар бол байсан. Тэр нь болохоор Брайаны эхнэр Jennifer нөхрийнхөө энэ алга болсон асуудалд холбоотой байж магадгүй гэсэн тийм таамаг байсан. Хэдийгээр энэ эмэгтэй айгүй тийм шудраг үнэн ч хүн юм шиг харагдчихсэн ч гэсэн тэр өөрийн гараар хийлгүүгээр өөр хин нэгэн хамсаатнаараа дамжуулаад эсвэл бүр хин нэгэнд мөнгө төлөөд Брайаныг алуулсан байх боломжтой энийг бүрэн үгүйсгэх аргагүй гэж тэгж бодсон юм байна. Тэглээч гисэн түүний эсрэг ямар ч нотлохоо угаасаа байгаагүй. Дээрээс нь Брайаны цогцос ерөөсөө олдоогүй хിവэрэ байсан болохоор аллагч гэдэг юм уу ямар нэг байдлаар энэ эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх бол угаасаа боломжгүй байсан. Зүгээр л ерөнхийдөө бол Jennifer холбоотой байж магадгүй гэсэн тийм хардлах төдий зүйл байсан гэх юм уу да. За тэгж байжгаад Lacey болохоор нэг шинэ сэжүүрийг олснонд мөрдөн шалгалтыг огт өөр чиглэл рүү эргүүлж чадсан. Тийм болохоор Kennicott-ийн уурхаараа явж очиод Brian-ы нөгөө ахлах гэдээсэн Todd Fellows-тэй ахаад уулзгаар болсон юм байна. За тэгээд Todd-тэй уулзсан чинь ерөнхийдөө бол Brian-ыг олоход туслахын тулд хэрэгтэй бүхнийг хийхэд бэлэн байна гэдгээ өөрөө мэдэгдсэн. Todd-ийн ярьснаар бол Brian-тай хамт ажилладаг хоёр хамгаалагч нь хэдхэн хоногийн өмнө уурхаагаас үнэт металл бас тоног төхөөрөмж хулгайлаад дараа нь ламбартанд аваачиж тэрийгэ зарсан гэсэн тийм хэрэгээр баригдсан талаар бол ярьсан. Мөрдөн шалгалтын явцад бүр уурхаан олон ажилчид оролцсон бүхэл бүтэн хулгайн сүлжээ байсан гэдгийг бол тогтоосон юм билээ. Todd-ийн хувьд бол өөрөө яг энэ хулгайн хэрэгт хизээч оролцоогүй гэж бүх зүйлийг бол тийм няцаасан байдалтай байсан.
За бас яг энэ хулгайн гэмт хэргийг хариуцсан мөрдөгчд аль хэдийнэ надаас ирээд ингээ байцаалт авчихсан гэдгийг бол мөрдөгч Лайсид хэлсэн. Тэгсэн чинь мөрдөгч Лайси болохоор яг үнэндээ би тэр асуудлаар энд ирээгүй. Тухайн хулгайн хэргийн материалыг шалгаж байхдаа Брайан өөрөө уурхайн дотор болж исэн зарим хулгайн талаар мэдээлж исэн хүн гэдгийг нь олж мэдсэн билээ. Тэгээ тийм учраас энэ мөрдөгч Лайсид өөрт нь шинэ бодол төрсөн гэдгээ тайлбарлаж ярьсан. Магадгүй Брайан алга болсон тэр шөнө хамт ажилладаг хүнийхээ машиныг тэр шалгаж үзчихэд дотроос нь тийм хулгайлагдсан зүйл олсон байж болох юм. Харин нөгөө хүмүүс нь Брайаны амийг нь хамхихын тулд алсан байж магадгүй гэж хэлсэн чинь Тод болохоор энэ санааг нь хүлээн зөвшөөрөөд нэрэл тийм зүйл болсон байх боломжтой гэж хэлсэн юм билээ. За тэгээ дараа нь болохоор Тод хэрэг үнэхээр ингээд уурхайн ажилчид Брайаныг хөнөөсөн байх юм бол цогцыг нь хаана нуусан байж болох уу гэсэн хит хитэн газрыг би зааж өгч болох юмаа гэж хэлсэн. За жишээ нь гэх юм бол баяжуулах үйлдвэрийн хажуу талд тийм нэг хайрганы овоолго байд юм байна л да. Тэнд болохоор хүдэр бутлаад чулуу нунтгалдаг байсан юм байна. Тодын хэлснээр бол хэрвээ Брайаны цогцыг тийш нь хийсэн бол бусад чулуунуудтай хамт бутлуур руу сорогдож ороод бүрэн нунтаглагдах байсан гэж ярьсан. За өөрөөр хэлэх юм бол тэр баг ор мөргөө алга болох боломжтой нэг хэсэг нь бол энэ байсан гэж ойлгож байна. Тод болохоор маш тийм нарийн тодорхой зүйлс ярьж байгаад нь мөрдөгч Лайсиг бол баг зэрэг гайхаж эхэлсэн. Ерөөсө баг бодож шамжаагүй ийм зүйлүүдийг яриад эхэлсэн. За тэгээд Тодыг ярьж авах үеэр Лайси дотроо магадгүй энэ хүн өөрөө ч гэсэн энэ хэрэгтэй холбоотой байж болох юмаа гэж үтсэн юм байна. За тэгээд нөгөөгч үргэлжлүүлж ярьсаар байсан Брайанд юу тохиолдсон байж болох талаар тасралтгүй бүр янз бүрийн тийм таамгуудыг дэвшүүлсээр байсан. За тэгээд нөгөө хаягдал чулууны овоолгон дээр болохоор 7 хоног болгон асар их хэмжээний буталсан хад чулуу асгарч ундаг байсан болохоор хэрвээ тэнд нуусан бол Брайан аль хэдийнэ тоон чулууны доор ингээд дарагдсан байх магадлалтай гэж хэлсэн юм байлаа. Тэгэхээр цагдаа нар бол түүнийг хизээч олох боломжгүй болно гэдгийг өмнөөр нь хэлсэн. 1993 оны 7 сарын 10-ны өдөр Брайан Раф бол алга болсноос хойш бүтэн 1 жил хагасын дараа мөрдөгч Лайсиг Ютагийн эзгүй цөлөөр машинтайгаа явж исэн. За тэр газар нь болохоор Кеннекотийн уурхаагаас ойролцоогоор урд зүгт 50 милийн зайтай тийм газар байсан юм байна. За тэгээ Брайаны хэрэг дээр яг үнэндээ бол бараг бүтэн жилийн турш ямар захиц гараагүй тийм байдалтай байсан. Шерифийн албаныхан яг үнэндээ бол уурхайн орчмыг эрж хайхад тоолж баршгүй олон цаг хугацааг зарцуулсан. Тэд бол цагдаагийн нохоо нисдэг тэрэг хүртэл ашиглаад Брайаныг тэнд алуулсан, булуулсан эсвэл хаа нэгтээ нуусан ямар нэг уул мөр байна уу гэж бүр тасралтгүй хайж исэн юм байлаа. Гэхдээ яг 93 оны 7 сарын хүртэл Брайаны ямар ч уул мөр олдоогүй хэвээр байсан. Мөрдөгчийн хувьд бол Брайанд ямар нэг гэмт хэрэг тохиолдсон гэдэгт бүрэн итгэлтэй байсан ч гэсэн цогц нь олдоогүй, сэжигтнүүдийн хэрэгтэй холбох нотлохоо ерөөсөө байхгүй, юу ч ерөөсөө батлах боломжгүй байсан. Түүний багийнхны хувьд бүр хэдэн сарын турш Кеннекотийн уурхайн бүх хамгаалагчдыг нэг бүрчлэн шалгасан. Ялангуяа нөгөө хулгайн тим бүр сүлжээ үүсцэн гэдээсэн шүү дээ. Тэрнтэй холбоотой байсан хүмүүсийг маш нарийн шалгасан юм билээ. Гэхдээ эцсийн бол Брайан алга болох тэр үеэр жижүүрт гарч исэн бүх хамгаалагчид өөрсдийн пост дээр байсан гэдэг нь бол батлагдсан юм байна. Тэр шөнө ажиллаагүй байсан хүмүүсээс ч гэсэн alibi бол цуглуулчихсан байсан. За тийм болохоор тухайн хүмүүс уурхайн нэг ч хамгаалагчийг Брайаны алга болсонтой шууд холбож чадаагүй юм байлээ. За энэнд нь бол Брайаны ахлах гэдээсэн Тод Fellows ч гэсэн багтжсэн. За бүр сүүлдээ энэ Тод болохоор яг хулгайн тэр сүлжээтэй холбоотой болох нь тогтоогдсон юм билээ. За энэ бол Брайаны хэрэгтэй нэг холбоотой зүйл угаасаа байгаагүй. Ядчихад нөгөө Брайаны нууц амраг гэдээсэн Christy Bradley за бас нөхөр Dale Bradley хоёр болохоор хоёулаа баттай alibi-тай байгаад исэн. Lie detector тестээр тэнцсэн. Ерөнхийдөө бол мөрдөө шалгалтын эхний үе шатандаа л гэхэд үндсэндээ сэжигтнүүдийн жагсаалтаас энэ хоёр хүн хасагдчихсан байсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд ямар ч бүр шин зүйл гарч ирээгүй байсан болохоор бүх зүйл мухардаад бараг ингээд cold case болох дээрээ тулчихсан. Брайаныг алга болох үеэр эхнэр нь бол яг ажил дээр байсан гэдг нь батлагдсан. Өөр ямар нэг хамсаатантай холбох зүйл ерөөсөө олдоогүй. Тэр ч гэсэн сэжигтнүүдийн жагсаалтаас хасагдчихсан. Яг бүр ингээд cold case болдгийн даваан дээр 93 оны 7 сард мөрдөн шалгалт буцаад бараг ам орж эхэлсэн гэж хэлж болно. За яагаад гэсэн чинь хэсэг явган аялагчид цөлөөс нэг хүний яс олсон тухай дуудлагыг бол цагдаа нарт өгсөн юм билээ. За тэр үеэр болохоор мөрдөгч Лайсиг магадгүй тухайн хүн нь Брайан байж болох юмаа гэсэн өчүүхэн итгэл найдвартайгаар тийшээгээ явж исэн нь ийм учиртай байсан. За тэгээ нөгөө явган аялагчдын зааж өгсөн газар явж утсан даруйд цагдаа нар аль хэдийнэ тууз татчихсан шүүх эмнэлгийн шинжээч
эжлийн баг бас тэр газар бол оччихсан байсан. За тэгээ ойртоод харсан чинь гүйхэн нүхэнд болохоор хүний арга яс байгаа байдалтай харагдсан. За тэгээд хар хөхөнгийн жакет харагдсан. Доошоо суугаад илүү сайн ингээ ажиглаад харсан чинь тухайн хувцас нь болохоор хамгаалалтын ажилтны дөрөмт хувцас гэдэг нь бол тодорхой байсан. За тэгээд тусгай одоо бэлээ өмсөж жоод хөрмний халааснуудыг шалгаж эхэлсэн. Халаасанд нэг төрөвч байсан байгаа. Төрөвчийг гаргаж ирээд доторчлыг нь харсан чинь Brian Raff гэдэг нэртэй иргэний үнэмлэх бас кредит картууд дотор нь байсан байгаа. За тэгээ энэ хүү арга ёс бол ялтчгүй Brian-ийнх гэдэг нь тодорхой болсон. Би энэ бол маш их задралд орсон байсан болохоор албан ёсоор баталгаажуулахын тулд шүдний бүртгэлтэй тулгаж шалгах одоо шаардлагатай болсон юм байлаа. Энэ нь бол мэдээж баггүй тийм хугацаа шаардагдах ажил байсан. Хэргийн газрын шинжээчид үлдэгдлийг маш болгоомжтойгоор одоо машиндаа очиж авах үеэр мөрдөгч лайсыг болохоор тухайн хэсгээс өөр нотлогоо хайгаад үлдсэн. За тэгээ удаагүй болохоор тухайн зохицос байсан газраас ердөө хитгэн алхмын зайд шорон дээрээс нэг тийм 5 ширхэг бууны сумны хонгоог олсон юм билээ. Тэгэхээр энийг нь бол ингээд дүгнээд үцхэд Brian-ыг магадгүй 5 удаа буудаад дараа нь энэ гүйхэн нүхэнд булсан байх гэж мөрдөгч лайсыг бол дүгнсэн. Сумны хонгоонуудын ойролцоо хитгэн алхмын зайд цагдаагийн нохоо бол маш чангаар хуцаж эхэлсэн. За тэгээд нэг цагдаа болохоор мөрдөгч лайсыг дуудаад нохооны олсон зүйлийг үзүүлсэн. За тэгээд тэр зүйл нь болохоор хар өнгийн ажлын гутал байсан. Тухайн гутлан дээр тийм маш тод сумны нүх одоо үүсчихсэн байсан. Тэгэхээр мэдээж тухайн гутал бол Brian-ийнх байх ёстой гэж мөрдөгч лайсыг бол бодсон байгаа. Хамгийн харамсалтай нь юу гэхээр бүр 18 сарын турш энэхүү цөлд үргэлжилсэн халуун агаар, салхи, элс, цаас, бороо энтергээд ерөнхийдөө одоо байгалийн энэхүү үзэгдлүүд бол шүүх шинжилгээнд хэрэг болох бүхий л уул мөрийг үндсэндээ арилгаад устгачихсан байсан. Тийм болохоор мөрдөгч лайсыг одоо энэ Brian гэж залуу яг хаана алуулсан, яаж алуулсан гэдгийг бүрэн ойлгосон юм шиг санагдчихсэн ч гэсэн шүүх шинжилгээний нотлохоо маш бага байсан учраас түүнийг хэн алсан гэдгийг тогтооход үнэндээ оройтсан байх вэ гэж санаа зовж исэн. За тэгээд бүхэлдээ 12 жилийн дараа буюу 2005 оны 4-р сарын 30-нд Salt Lake хотын шерифийн албаны мөрдөгч Todd Park гэдэг хүн болохоор өөр хэлтсээс дуудлага хүлээж авсан. Яг тухайн жилийн эхнээс мөрдөгч Todd Park болохоор олон жилийн хугацаанд шийдэгдэггүй байсан cold case дээр бүтэн цагаар ажиллаж эхэлсэн одоо ийм хүн байгаад байсан. Та бүхэн санаж байгаа бол энэ Todd Park гэдэг хүн урдны яс хэрэг дээр дурддагдчихсан тийм мөрдөгч байгаад байгаа. За тэгээ нөгөө залгсан одоо мөрдөгч болохоор саяхны гарсан нэг хүн амны хэргийг шалгаж байгаа гэдгээ хэлээд за энэ хэрэг нь болохоор Todd Park-ийн хариуцж байгаа cold case-ийн нэгтэй нь тодруулах юм бол одоо Brian Raff-ийн аллагтай холбоотой байж магадгүй талаар дуулгасан юм билээ. За тэгээ энэ ярианы дараа Todd Park уцаа тавиад шууд бичиг баримтын шүүгээр үгээ очоод Brian-ийн хэргийн хавцыг гаргаж ирсэн. За тэгээ тэр бол суугаад 10 гаруй жилийн өмнөх материалуудыг нэг бүрчлэн одоо үзэж шалгаж эхэлсэн. За тэгээ шалгаж авах үеэрээ тэр бол нэг маш жижигхэн нотлохоог анхны мөрдөгчөд ямар нэг байдлаар анзааралгүй өнгөрсөн гэдгийг ойлгосон юм билээ. Илүү наривчлан шалгаж үзэхэд бол Todd Park энэ жижиг зүйл үнэндээ бүх хэргийг тайлах гол түлхүүр байсан гэдгийг ойлгосон. Шүүх шинжилгээний нотлохоонд үндэслээд цагдаа нар Brian Raff 1991 оны 12 сарын 10-ны орой юу тохиолдсон гэдгийг дараах байдлаар тайлбарласан. Оройн 6:30 минутын үед алуурчин Kennecott-ийн уурхай маш тийм бартаатай замаар алслагдсан хэсэг рүү машинтайгаа явсан. За тэгээ Brian-ы байсан харуулын байрны яг гадаа машинаа зогсоогоод буусан. Хэдхэн секундын дараа Brian Raff харуулын байрнаас гарч ирж мэдчлээд гараад алсан. Алуурчин ч гэсэн яг энгийн юм шиг хариу дохиод Brian руу алхаад очсон. За тэгээ ойртонгуудаа шууд Brian-ыг барьж аваад гарыг нь ард нь хүлээд юу ч хийж амжаагүй байхад нь хүчээр машины арын суудлал руу чихээд оруулсан. Дараа нь алуурчин бол жолоочийн суудлал руугаа суугаад машинаа эргүүлээд уурхаагаас гарч цөл рүү хурдалж тавьсан. Замд явж байхдаа тэр бол арын суудлаас Brian-ы ойрлох хөшөглөх чимээг сонсч исэн. Үндсэндээ бол тэр зутгын тулд чадах бүхнийг хийж исэн юм байна. Гэтэ алуурчин бол огт сандраагүй. Тэр тайван хിവэрээ бараг бүтэн цаг шахуу жолоо барьж явсан. За тэгээд ард Brian галзуурсан юм шиг эсэргүүцсэн байдалтай байсан. За тэгээд эцэст нь бол тэд уурхаагаас 50 милийн зайтай цөлийн алслагдсан нэг газар явж утсан. Тэнд очиод алуурчин бол машинаасаа буугаад
арын хаалгыг онгойлгоод туйлдж ядарсан Брайаныг татаж буулгасан. Чирж гаргах үеэр Брайан болохоор амьд үлдээгээч гэж гуйж эхэлсэн юм байна. Намайг зүгээр явуулчих юм бол би энэ талаар хэнд ч хэлэхгүй гэж халуурчинд амлаж исэн баг. Гэхдээ тэр бол машин дотроос хурц бас буу гаргаж ирээд Брайаны гарыг тайлаад тэгээ буугаар сөрдүүлсэн байдалтайгаар өөрийнхөө булшиг өөрөө ухах гэж хэлсэн байна. За тэгээд Брайан болохоор тухайн газрыг ухаж дууссан даруйд алуурчин бууга өргөөд 5 удаа буудсан юм байна. Брайан нас барсны дараа түүний цогцыг өөрийнх нь ухсан нөхрөө түлхэж оруулаад алуурчин бол улаан мустанг загварын машиндаа суугаад буцаад явсан. За тэгж явж явах үеэр мустанг нь бол цасанд суугаад тэр бол нэг найз руугаа залгаж тусламж хүссэн юм байна. Тэр найз нь ирж тусалсан ч гэсэн яг хажууханд нь ингээ саяхан хүн амны гэмт хэрэг гарсан, цогцос булсан талаар бол огт мдээгүй өнгөрсөн. За тэр бол зүгээр л ингээд найзынх нь машин цасанд суудсан тэрийг нь очиж гаргаж өгч юм л гэж бодоод тэгээд тэндээсээ явсан байгаа. За тэгээ алуурчин нь бол Дейл Брэдли яасан. Өөрийнх нь эхнэртэй Брайан нууц амргийн харилцаатай байсан гэдгийг нь мэдээд тэгж их дотн харилцаж хахад араар нь тавьсан дуурлаад ийм зүйл хийхэд хүрсэн юм байна. За тэгчээ цагдаад болохоор Брайаныг алга болсон шөнө би уурхаагаас 1 цагийн зайтай газар байсан. Машин маань цасанд суудсан байсан. Тэр alibi яг үнэндээ бол худлаа байгаагүй. Тэгэхээр цасанд суусан гэдгээ бол энэ хүн маш овчонгоор өөрийн alibi болгож ашигласан юм байна. Харамсалтай нь цагдаа нар тухайн үед бол яг энэ байдлыг нь гүнзгий ерөөсөөр шалгаж үзээгүй юм билээ. Арай жоохон шалгаад үзсэн бол хэргийн газрын байршлыг дүрсэлсэн тухайн тайлбарыг нь ойлгох байсан баг. Тэрнээс гадна Дейл бол мөрдөн шалгалтын ихэнх үеэр lie detector тестийн шалгалт өгөөд худлаа яриаггүй байна гэдгийг нь батлаад маш эртнээс хэрэг гараад удаачгүй байхдаа сэжигтнүүдийн жагсаалтаас ингэж хасагдсан юм билээ. За тэгээ цаг хугацаа өнгөрөөд Дейл болон Кристи хоёр эцтэй салсан юм билээ. Магадгүй тэр араар тавьсан нууц харилцаанаас болсон бах. Дараа нь Дейл дахиад гэрэлсэн. Гэтэ 2005 онд болохоор түүний хоёр дахь эхнэр Crystal гэдэг эмэгтэй алагдах үеэр тухайн аллагыг нь шалгаж исэн мөрдөгч нэг зүйлийг анзаарсан байна. Ингээд эцэст нь бол Дейл ямар нэг байдлаар хоёр өөр аллагтай холбоотой хүн болж таарсан. За нэг нь болохоор Брайан, нөгөөх нь Crystal гэдэг өөрийнх нь хоёр дахь эхнэр гэсэн үг. За тэгээд түүнийг мөрдөж шалгаж исэн цагдаад хангалттай сэжигтэй санагдсан болохоор тэр Брайан Raff-ийн Cold Case-ийг хариуцж исэн мөрдөгч Todd Park-тай холбоо байраад Брайан Raff-ийн хэрэг дээр Дейлийг арай илүү шалгаж үзэх хэрэгтэй байхаа гэдгийг хэлсэн юм байна. За ингэснээр мөрдөгч Todd Park Дейл гэх хүнийг дахин шалгаад зогсохгүй Брайан Raff-ийн бүх автост хэргийг эхнээс нь дахин нягтлж эхэлсэн юм байна. Тэгээд тэр урдны мөрдөгчдийн баг анзааралгүй өнгөрөөсөн маш жижигхэн нотлохог олж харсан. За тэр нь юу байсан бэ гэхээр цөлөөс нөгөө Брайаны цогцны хажуухан талд нэг хар өнгийн гутал нь байсан гэж ярьжсэн да. За тухайн ажлын гутлан дээр нь байсан маш тийм жижигхэн улаан өнгийн будагны толб байсан. За хожим нь болохоор Todd Park тэр бүгдийг Дейлийн нөгөө өөрийнхөө эзэмшлийнх нь ундаг байсан Mustang гэд машины тээшний дотор талын будагтай нь бүр яг таарч байгаа гэдгийг тогтоосон юм билээ. Дейл Брэдлиг болохоор 2005 оны 9 сарын 19-нд Брайан Raff-ийн алхахын хэрэгээр албан ёсоор буруутгаж баривчилсан. За тэгээ эцэст нь 2007 онд юу болсон бэ гэхээр санаатай хүн амны хэргийн хөнгөрүүлсэн зүйл анги болох хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон. За тэгээд хүн хулгайлсан гэд тэр хэрэгүүд дээр болохоор Дейл Брэдли болохоор өөрөө гин бурууга хүлээсэн юм байна. За тэгээ эцэст нь түүнд бол 40 жилийн хорих ялыг оноосон юм байна. Харин Дейлийн хоёр дахь эхнэр болох Crystal гэдэг эмэгтэйн аллахын хэрэг өнөөдрийг хүртэл тайлагдаагүй хിവэрэ байгаа юм байна. За ингээд ийм нэг твистүүд нь маш сонирхолтой гэж хэлж болохоор түүх байна. Мөрдөгч гэдэг хүний хувьд жижигхэн бүр маш жижигхэн зүйл дээр ч гэсэн тодорхой хэмжээнд анзаарч чадсанаар олон жил болсон cold case-ийг ч гэсэн илрүүлэх боломжтой гэдгийг энэ хэрэгээс та бүхэн ойлгосон байх гэж бодож байна. Өнөөдрийн дугаартай маань Миссийн бус арьсгой заслын Skin Farm Clinic хамтран ажиллалаа. Бүгдээрээ амралтын өдөр аяа тухтай сайхан өнгөрүүлээрэ. Ингээд эх 7 хоногт эргээд уулзцгаая.